Та бид хог хаягдлыг хэн ч хэрэггүй зүйл гэж хардаг. Тэгвэл бид хог хаягдлыг өөртөө хэрэгтэй зүйл болгон ашиглах боломжтой бол ямар вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн мэрэгжилтнүүд бид хог хаягдлыг аль хэдийн хэрэгтэй зүйлсд ашиглаж эхэлсэн. Бид улс орнуудад үндэсний болон орон нутгийн хэмжээнд байгалийн нөөц байлгаа зөв зохистой ашиглах, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулахад чиглэсэн оновчтой шийдлийг олж тодорхойлон байгаль орчинд ээлтэй технологиг нэвтрүүлэхэд төрөл бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар манай дэлхийн нийт хүн амын тоо 7.3 тэрбум байгаа ба 2030 он гэхэд бид 8.3 тэрбум болно гэсэн судалгаа байна. Гэтэл бид өнөөдрийн байдлаар нэг бүхэл бүтэн дэлхий болон мөн түүний тэн хагастай тэнцэх дэлхийн нөөцийг ашиглаж байна. Ингэснээр бид 2030 он гэхэд 50% илүү эрчим хүч, 40% илүү усны нөөц, 35% илүү хоол хүнсний нөөц нэмэлтээр хэрэгтэй болох юм. Мөн түүнчлэн дэлхийн агаарын дундаж температур 2 градусаар нэмэгдэж болзошгүй гэсэн судалгаач бас байна. 21-р зуунд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хэрэглэнээс үүдэн байгалийн нөөц шавхагдах аюул нүрлээд байгаа бөгөөд нөөцийн хомсдол нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна. Бидэнд цаг алдалгүйгээр даруйхан хог хаягдлын талаарх ойлголт, хандлага яаралтай өөрчлөх цаг ирээд байна. Япон эцэг их өвөө эмээнэр хүүхдүүд ач зээнэртэй хог хаягдал гаргахгүй байхын ач холбогдлыг Мотанай буюу хайр юм гэсэн ганцхан үгээр өдөр тутам зааж сургаж байдаг. Байгаль дэлхийн бидэнд өгсөн өгөөж шишгийг хүн төрлөختөн бид зөв зохистойгоор хэрэглэж занших нь нэн тэргүүний асуудал. Бид өнөөдөр байгаль орчинд ээлтэй технологиг ашиглан хог хаягдлыг бууруулах нь ирээдүйд энэ асуудлыг шийдвэрлэхээс 5-аас 10 дахин хямд үн өртөгтэй гэсэн судалгаа бий. Дэлхийн маш олон улс орон хотууд хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж байна. Бид ирээдүйд хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч болгон ашигладаг болсноор төвлөрсөн хогийн цэгт очдог хаягдлын хэмжээг дөрвтэй бууруулах боломжтой. Бидэнд хийхийг хүсэж байгаа мөн төлөвлөж байгаа ажлууд асар их байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 2 тэрбум гаруй хүн хатуу хог хаягдал цуглуулах үйлчилгээг авч чадахгүй амьдарч байхад 3 тэрбум гаруй хүн чанарын шаардлага хангасан хог хаягдал зайлуулах цэггүй орчинд амьдарч байна. Хатуу хог хаягдлын зохистой менежмент гэдэг бол хүн бүрд шаардлагатай нэн тэргүүний үйлчилгээ. Та дэлхий дээрх хүн бүрд чанарын шаардлага хангасан хог хаягдал зайлуулах цэгтэй, цэвэр, эрүүл орчинд аз жаргалтай амьдраасаа гэж хүсэхгүй гэж үү? Бидний зорилго зөвхөн үгээр зогсохгүй. Бид иргэд хувийн хөвшил төрийн байгууллагад зөв зөвтэй ухаалаг шийдвэр гаргаж хамтран ажилласаа гэж хүсэж байна. Бид хамтдаа хог хаягдлаа багасгаж, дахин ашиглаж, дахин боловсруулж сурснаар байгаль орчныг хамгаалж, нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирхаас гадна тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг батлан харуулахыг хичээн ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд та бид ямар гайхалтай үр дүнд хүрч болохыг төсөөлөд үзээрэй. Жил бүр ойролцоогоор 1.3 тэрбум тонн хүнсний хог хаягдал гардаг. Гэтэл энэхүү хүнсний хог хаягдлаар бид дэлхийн хэмжээнд шим тэжээлийн дутагдлалд орсон өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг 2 дахин илүү хооллож, өлсгөлөнгийн аюулаас хамгаалж чадна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 15-аас 20 сая хүн хог хаягдлын салбарт албан бусаар ажиллаж байна. Хэрвээ бид дэлхийн нийтээр хог хаягдлын менежментийг сайжруулж чадвал 15-аас 20 сая хүн эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдарч шаардлагатай үйлчилгээг авах боломжтой болно. Байгаль орчинд ээлтэй технологи арга барилыг нэвтрүүлж ашигласнаар хариуцлагатай ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж үйлдвэр, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодиттой хувь нэмэр оруулахаас гадна ажлын байрны тоог эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Зөвхөн Европт гэхэд 2000-аас 2010 оны хооронд хог хаягдлын салбар дахь ажлын байрны тоо 2 дахин нэмэгдэн 2 сая гаруйд хүрчээ. Дэлхийн хэмжээнд ирээдүйд хаягдалгүй эдийн засгийг дэмжин хөгжүүлснээр 9-өөс 25 сая орчим шинэ ажлын байрыг бий болгох боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Тэгвэл эдгээр нь байгаль орчинд ямар эерэг нөлөөтэй байх вэ? Хог хаягдлын цогц менежментийг нэвтрүүлснээр хүлэмжийн хин ялгаралтыг даруй 15-аас 20% бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал ач холбогдолтой юм. Хог хаягдлын зохистой менежментийг хийж чадсанаар байгалийн гамшигт үзэгдлийн өр нөлөөг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм. Хэрвээ та бид хог хаягдлыг хэнд чирэггүй зүйл гэж хардаггүй бол ямар вэ? Хэрвээ бид өөрсдийн ойлголт, дадал зуршлыг өөрчилж чадах бол ямар вэ? Хүн бүрд цэнгэг ус, эрүүл хөрс, цэвэр агаартай орчинд амьдрах боломжтой. Энэ бол мөрөөдөл биш. Бид бүгд хийж чадна. Өөрчлөлтийг өөрөөсөө. Мотанай